Жил бүрийн 6 дугаар сарын 12-ны өдрийг хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг үлээ. Дэлхийн нийтээр хүүхдийн хөдөлмөрт хяналт тавих, тогтол цог бэхжүүлэх, төвчгүй хөдөлмөрийг устгах зэрэг асуудлуудад анхаарал хандуулж тал бүрийн арга хэмжээг авч хэрэгжүүлдэг үлээ. Энэ жил хүүхдийн хөдөлмөрийг устгахад ахиц гарсан ч ахаад урагшлахад хүчээ нэмийн урайг дэвшүүлж хүүхдийн хөдөлмөрт хяналтын тогтол цог бэхжүүлэх сэдвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. 14-өөс 18 нас буюу суур болон бүрэн дүнд боловсрол эзэмшиж байгаа суралцагчдын хувьд энэ хөдөлмөр эрхлэлтэй холбоотой асуудлууд бол илүү тулгымдсан асуудал байгаад байгаа. Тэд сургууль завсардаж байгаа хүүхдүүдийн олонх нь бол бас эрүүл мэндийн шалтгаан байдаг. За түүний нэг асуудал нь бол бас яг энэ хөдөлмөр эрхлэлтэй холбоотойгоор сургууль завсардаж байгаа хүүхдүүд бол байгаа. За тэгэхээр энэ сургууль завсардаж байгаа хүүхдүүдийг буцааж сургуульд нь оруулах хүрээнд бол боловсролын яам бол бас тодорхой ажлуудыг бол хийдэг. Монгол улсад хөдөлмөр эрхэлж буй 138 мянга гаруй хүүхэд байна. 5-аас 17 насны нийт хүүхдийн 16.2% нь хөдөлмөр эрхэлдэг гэсэн судалгаа байна. Түүнчлэн хөдөө аж ахуйн уул уурхай, барилгын салбар, хурдан морины уралдаан зэрэг эрсдэл өндөртэй орчинд хүүхдийн эрх хамгийн их зөрчигджээ. Яг хүүхдийн хөдөлмөрийг бууруулах олон тат хамтын ажиллагаа нь бол маш салбар дундын хамтын ажиллагаа. Энэ бол хүн бүрт байгууллага бүрт хамаатай. Тэм учраас бол хүүхд хамгааллын тухай хуулийн дагуу бол яг энэ байгууллага болгон хүүхд хамгааллын бодлогыг одоо мөрдөж ажиллах хэрэгтэй. Хүүхд хамгааллын бодлого гэдэг бол хүүхдийн одоо эрхийг зөрчлийг бол яг энэ одоо хүүхдийн эрхийг хангахад чиглэсэн нэлээд том нөлөөллийн баримтчиг байдаг. Хөдөө аж ахуйн салбарт тийм ээ хүүхдүүд бол нэлээх ажил хийж байна. Мөн орон нутгт бол хүүхдүүдийн хөдөлмөрийн асуудал буурахгүй байна. Тэгээд энэ хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдэд одоо нөхцөл байдлын үнэлгээ хийх, мөн тэдгээрийг одоо ажлын нөхцөлийн шалгаж шийдвэрлэх, мөн мэдээлэлд одоо дүн шинжилгээ хийх ажлуудыг бол хүүхд гэр бүлийн хөгжил хамгааллын ерхий газар 21 аймаг 9 зүрхээрээ дамжуулж хийж байгаа. Тэгэхээр манайх бол хүүхдийн эрхийн байцаагч нь бол яг энэ одоо мэдээллийг шалган шийдвэрлэхэд одоо хөдөлмөрийн байцаагчтайгаа хамтарч оролцож зөрчил байх юм бол байгууллага аж ахуйн нөхцөлт нь зөрчлийг бол одоо зөвлөмж болгож хөргүүлэх, зөрчлийг зогсоох, хүүхдийн эрхийг хангах чиглэл нэлээд дуу хоолой болж ажиллаж байгаа. Хүүхдийн хөдөлмөрт хяналтын тогтолцоог бэхжүүлэх сэдвт зөвлөлдөх уулзалтаар хүүхдийн хөдөлмөрийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ, хүүхдийн эрхийг тойрсон асуудлуудаа хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар манай улсад хүүхдийн эрхийн 38 улсын байцаагч ажиллаж байгаа бол эх онд хүүхдийн эрхийн байцаагчдын орон тоог 92 болгож нэмэхээр төлөвлөжээ. Хүүхдийн хөдөлмөрт хүн бүр санаа тавьж, эрхэн зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх үүргийг ухамсарлах, хүүхдийн хөдөлмөрт хяналттай, зохистой хандахыг уриалга болгож байна.